маань хамаартай хамаарсан байгаа гэсэн маш их баяртай байна. Тэгээд багш нэг юу үзлээ нэг ийм сургуулийн амжилт надад ирсэн байх юм. Энэ ямар сургуулийн амжилт юм болоо багш нь танаас өшөж өгье. За 2005 оны хүүхдэд ээлтэй шилдэг сургууль болсон гэж эдгээр сургууль юм. Дараа нь 2006 онд эрүүл мэнд биеийн хамрыг дэмжигч хамт олон болсон. 2006-8 оны шилдэг сургууль, 2006 оны хүүхдийн хөгжид он санхаарал тавьдаг хамт олон, 2007 он Сугаалгын дүүргийн тэргүүний үйл ажиллагаатай сургууль, 2009 он санхүүгийн оны шилдэг сургууль болсон. Энэ ямар сургууль вэ? Тийм үү? Оо яасан мундаг юм бэ? Сүүлийн амжилтууд хүүхдүүд та нар сургуульд орсноос хойш мэдж байгаа тийм ээ. Тэгээ багш та нар сургуульд орохоос өмнөхөн үеийн амжилтуудыг нөлөө сонгож авсан хүүхдүүд. Тэгэхээр энэ танай сургуулийн энэ амжилт, ийм сайхан амжилт гаргахад нөлөөлсөн зүйл нь юу юм болоо? Хүүхдүүд ээ? Яагаад танай хамт олон ийм мундаг амжилтуудыг гаргасан болоо? Ямар учраас? Яа минь хүчлээтэй яар. За. Багшны ачаар. Багш нарын ачаар өөр хүмүүжил төлөвшил амжилт гаргахад юуд нөлөөлөх юм болоо? Сурлага хиний? Өөр? Авьяас чадвар тийм ээ. Тэгээд яаж ажиллаж энэ амжилт гаргасан бах вэ? Сурагчид энэ сургууль багш нар хэлээд эцэг ил тэгээ сургуулийн бас ажилчид бүгдээрээ хамтарч яаж ажиллах вэ? Хичээж хамтарч тийм ээ. Эвтэй байж ажилдаг тийм ээ. Ажиллаж ийм сайхан амжилтыг гаргасан байна тийм үү? За тэгвэл юу н амжилт гэж юу юм болоо хүүхдүүдээ та нарын бодлоор багштайгаа уулзъя. Юуг амжилт гэх вэ? Амжилт гэж яар нэг хөдөлмөр. Миний хэлээрээ хичээсний үр дүн. Өөр? Амжилт гэж хичээл хөдөлмөрлөх. Хичээний хөдөлмөрлөнө гэдэг чинь хүн яах гэж хичээж хөдөлмөрлөд байгаа юм. Тэгвэл та нар ч гэсэн амжилт гаргахын тулд намар хичээлд орохдоо ангидаа яасан бэлээ та нар? Нэг тодорхой нэг юм эхэлж төлөвлөнөд тийм ээ ярилцсан тийм ээ. Зүйтэй ихсэн. Тэр юу ангийн зорилго шүү дээ. Тэгвэл амжилтанд хүрэхийн бас нэг нууц нь юу ах нь? Хүн зорилго. Зорилготой байх тийм ээ. Тэгвэл бид нар зорилго тавьсан билүү намар ангидаа? Эхлээд тавьсан. За тэгвэл тэр зорилго маань багш нь танай ангийн зорилгыг харсан. Ямар соёлж бүгдээрээ хэлээрээ дахиад нэг зорилгоо эргээ саний. Чангуушаарай. Ангийнхаа зорилгодоо бид нэр хүрэхийн тулд өнөөдөр яаж ажиллаж байгаа вэ? Хичээж ажиллаж байгаа тийм ээ. Зөндөө олон танай сургуулийн ийм амжилт гаргасан юм чинь та нар ч гэсэн амжилт гаргасан байгаа шүү дээ тийм үү? Одоо тэгвэл энэ амжилтуудаа тэгвэл бид нэр өнөөдрийн үйл ажиллагааны зорилго маань энэ амжилтуудаа яах вэ одоо? Тэгэл би ийм амжилт гаргасан гэж өөртөө бодож яваад ах уу? Алдаршуулна тийм ээ? Алдаршуулна. Алдаршуулахын тулд эхлээд бид нар яах ёстой? Юу хийх ёстой? Алдаршуулах нэг юм хийх гээд байна да. Тэрний тулд баавчтай хэлээрээ зорилго маань ангийнхаа амжилтыг алдаршуулахын тулд эхлээд бид нар юу хийх ёстой? Ямар нэгэн үйл хийх ёстой үстэй тийм үү? Ямар нэгэн үйл хийх ёстой. Тэгвэл алдаршуулах тэр үйл маань ажил тийм үү? Алдаршуулах ажлыг одоо бид нар яах ёстой вэ? Хийхин тулд эхлээд хийхин тулд эхлээд зүйтэй ажлын төлөвлөгөө гаргах ийм зорилго байна шүү дээ тийм ээ. Ингээд нэг ийм дүүрэн алюмины өтгөн саглагаас сайхан алюмины мод ургуулах зорилго тавьсан байхгүй юу? Тэгсэн чинь багшийн тэр зорилго биелдэггүй. Тэгээ яагаад юм болоо гэж бодоод тэгсэн чинь надад нэг шийдтий ингэж хэлэхгүй юу? За чи алюминыхаа модыг сайхан ургуулахын тулд хүүхдүүдийн хүч хөдөлмөр шингэсэн тэр зүйлээр алюминыхаа модыг бордож услах юм бол чиний мод өтгөн саглагаар сайхан болно гэж хэлсэн. Тэгвэл одоо бид нэр энэ модоо яах ёстой болов хүүхдүүд ээ? Хүүхдүүдээ юугаар хийнэ? Та нар энэ модыг амжилтаараа ингээд услаад бордчих юм бол миний мод дүүрэн сайхан өтгөн саглагаар алимтай болох нь шүү дээ тийм ээ. Тэгвэл миний хүүхдүүд дараа энэ багш ширээн дээр
ийм цааснууд тавьсан байж байгаа. Энэ цааснуудыг аваад өөрийнхөө амжилтуудыг ямар чиглэлээр гаргасан бэлээ гэж бодоод энэ яг энэ тухайн чиглэлээрээ авчиад байрлуулад авах шүү. Заавал хөгттэй. Энд хаваад хийгэр минь хөгтөд. За. Заавал бүгд байх албагүй шүү хөгтөдөө тийм. Гаргаад бэлэн болсноогоо гаргаад иш нь байрлуулаарай. Ямар хурдтай юм бэ? Хамгийн хурдан амт юу лээ хөгтөдөө? Туулаа. За хин туулаа вэ? Тэгтээ хурд. Өө авчиад наачих минь хөө. Аха. Туулаа шиг хурдтай. За тэгээд болцсон хүмүүс нь эргээд суудлын дээрээ суучаарай. За. Энэ хөөс болж байгаа юу? За гаргаад тэн дээрээ тавьчих. Оо дуусах байгаа юм уу? За, нэг хөнгөлцөөрэй. Зааш гарч. За, миний модчстэй ямар гоё олон алимтай болж байна. Өтгөн сагдгаар алимны мод маань яг болно нөхөө. Болно. Өтгөн сагдгаар мод маань одоохон үр жимсээ өгж эхлэх нь дээ. За. Шин туслах уу? За. Нэр наацсан биш дээ. За гэж. Аха. За минь болж байгаа юм уу? Оо. За хөлтөдөө. Ингээ харахаар айлмууд нь их олон алим ургасан юм болов. Сурлаг байна уу? Урдаг. Ааха. Тэгвэл энэ тал дээрээ бид нар яагаад байна? Илүү амжилттай яваад байна. Айлмууд нь жоохон тутмагд жимстэй байна. Тэгвэл дараа нь бас яах юм бэ? Энэ тал дээрээ анхаарах нь шүү дээ, тийм ээ? Анхаарах нь байна. За минь хөлтөд одоо тэгвэл энэ сайхан алимныхаа амт ямар байгааг бусдтай хуваалцъя л да, тийм үү? Ямар амттай алим байгаад тэгвэл багш нараа дистраагаар тоолуулах эхлээд за хурдхан шиг тоолчих хөтөдөө. Эндээс эхэлчихье. Тэгвэл чиний тоосон тооч нь 5-д шууд хуваагдах хөлтөд ийшээ гараарай. 5-д шууд хуваагдах, 5-д шууд хуваагдах, бүхлээрээ хуваагдах хөлтөд. Минийх энэ скотчноос хоол. За. Анхааралтай байхгүй бол ямар тоо болсныхоо зарим нь жоохон бодлоод байна уу хөлтөд те. За минь хөлтөд ийшээ ингэ зогсчих ийшээгаа. Бүр ийшээ. Шөө ийшээ. Ихсэн. За. За хиний алим ямар амттай байгаас хуваалцъя бүгдээрээ. Миний хөө багш руу анхаараа одоо. За юу одоо болцсон. Хиний алим ямар амттай байгаа? За миний хөө эндээс өөрийнхөө амжилтуудаас хамгийн онцлог амжилтаа бусдтайгаа хуваалцъя. Ихсэн тийм ээ. Энэ амжилтыг гаргахад чи хэрхэн хөдөлмөрлсөн бэ? Тэр зүйлээ бусдаа хуваалцах уу? Сонсъё. За суралцах зүйл бас ихтэй байлаа тийм ээ. За баяр хүргэе. За. Амжилтынхаа нууцаас бусдтай хуваалцъя л да. Ихсэн хүчээж хөдөлмөрлсөний үр дүнд ийм амжилтанд хүрсэн тийм ээ. За сууч. Баяр хүргэе. Дөрөв талбар ангид болохоор би математик хичээлдээ жоохон муу дургүй байсан. Энэ жил 4 ангид ороод математик хичээлдээ сайжирч. Баяр хүргэе. Энэ хөө эзэн ятах тоглож сурсан бэ? Өмнө тоглодог байсан ямар хугацаанд тоглож байгаа вэ?
Тэгвэл их удаан хугацаанд хичээлж байгаа. Тийм учраас бас үр дүн гаралгүй яах вэ, тийм ээ? Баяр хүргэе. Яасан мундаг юм бэ? Ямар төсөлтөтэй зурагч ирсэн? Нэг өдөр үү? За баяр хүргэе. Энд чинь бас их чухал чадвар шүү, тийм ээ? Үрийгөө бусдад илэрхийлж сурна гэдэг чинь их мундаг байна. За бусад хүмүүсийн алин ч гэсэн яг бас ийм амттай сайхан алин байгаа гэж бодоод бүгдээрээ баяр хүргэе. За хүүхдүүдээ одоо бид нэр энэний дараа багаар ажил зохион байгуулна. Тийм учраас энэ гэгүүдийг хүүхдүүдэд баримтлаарай. Чин сэтгэлээсээ хандна, зорилгоо биелүүлж ажиллана, бусадтайгаа зөвшөлж шийднэ, бусдыг зөв үлгэрлэнэ. За багш нь дахиад нэг анхаарлыг чинь сайн төвлөрүүлэх зорилгоор 1-7 хүртэл дандаа цэцраагаар тоолодох тоо. 1-7. Хурд. 8 минут үедээ орчих заяа. Одоо хоорондоо та нар ярилцаад аль багт очиж суухай шийдээд тэгээс хандлууд аваад ширээн дээрээ суух хэрэгтэй. За баг дотроо үүргээс хуваарлж авна. Багийн гишүүд ямар үүрэгтэй байх вэ, юу хийх вэ гэдгийг багш нь энэ дээр бичсэн байгаа. За дараа нь хамгийн сүүлд чимээгээ хамгийн сүүлд өөрийгөө болон найзаагаа үнэлэх үнэлгээний хуудсыг тавьсан байгаа. За бид нар тэгвэл одоо өнөөдөр ийм сайхан амжилтууд байсан байна, тийм ээ? Амжилтууд. Одоо тэгвэл энэ үйл ажиллагааныхаа цагаар бид нар ямар нэгэн асуудал заавал шийднэ дээ, тийм ээ? Шийднэ. Тэгвэл одоо бид юу хийж чадах юм бэ гэхээр бидний гол зорилго чинь юу юм бэ? Амжилтаа бид нар алдаршуулах юм уу? Эсвэл ажлын төлөвлөгөө гаргах. Эний чухал, тийм ээ? Энэ чухал. Тэгвэл одоо та нар төлөвлөгөөний талаар өөрсдөө мэддэг зүйлээ багштайгаа, ангийнхантайгаа хуваалцъя. Төлөвлөгөө, ажлын төлөвлөгөө гэж юу юм болоо? Та нар ямар хичээл дээр төлөвлөгөө гаргаж ирсэн бэ? Жишээ нь? Физик. Энэ их чухал санаа биш үү? Өдрийн ажлын төлөвлөгөө нь, тийм ээ? За минийх үү? Технологи дээр. За. За тэгвэл бид нар ямар хичээл дээр? Мат, технологи, физик, тийм ээ? Англи хэл дээр өөр ямар хичээл дээр төлөвлөгөө гаргадаг юм болоо? За багш нь товчилж шүү хүүхдүүдээ. Монгол хэл мэл дээр ямар төлөвлөгөө гаргадаг юм? Монгол хэл дээр, монгол бичиг дээр, тийм ээ? Монгол хэл дээр жишээ нь ямар төлөвлөгөө гаргадаг юм? Их зохиодог, тийм ээ та нар? Их зохиохдоо ч гэсэн урдчилж. За тэгвэл энэ төлөвлөгөөнд өөр одоо яг юу багц юм болоо? Чөлөөтэй саналаа хуваалцъя. Цагийн хуваар буюу тэр чинь өөрөө юу гэж хэлэх юм? Цаг гэдэг чинь хизээ хийх вэ гэдэг санаагаа тусгана, тийм ээ? Түрүүний нөгөө өөрийнхөө өдрийн төлөвлөгөө гаргадаг хүү минийх үү яг ямар асуудлаар гаргадаг юм болоо төлөвлөгөөгөө? Чиний төлөвлөгөөнд ийм байгаа юу? Одоо тэр төлөвлөгөөг энэ гаргасан хизээ хийх гээд байгаа, ямар ажил хийх гээд байгаагаа хин нэгэн хүн хийж таарна да. Тэрийг юу гэх бол тэр ажлыг яг үнэ хин хариуцах вэ? За багш нь тэгвэл хараа ширээн дээр чинь 6 янзын ажлын төлөвлөгөөний загвар өгсөн байгаа. Ийм 6 янзын. За нэг 3 нь зүгээр хүснэгтэн загвар. За 3 нь болохоор ийм та нарын бусад хичээлүүдээр үздэг энэ дүрсүүдийг ашиглаад бас ямар ажлын төлөвлөгөө байж болох вэ гэж загварууд гаргасан байж байгаа. Эднээс анхаарад баг дотроо өөрсдийнхөө ажлын төлөвлөгөөний загварыг гаргана, эднээс санаа авч байгаа. Тэгээд загвараа гаргачаад нөгөө загвартаа тохируулаад ямар ажил хийж болох уу? Давхар ингээ ажиллаа ярилцсангууд тэгвэл энийг ийм загварт оруулах юм биш тэгээд загвараа гаргаад бас ажлынхаа төлөвлөгөө гаргаад ингээд ажиллах нь шүү. Тэгээд багийн гишүүдийн үүргийг багш нь өгсөн байж байгаа. Яг тэр үүргийнхаа дагуу оролцоорой. За энэ том цаас маань юу? Төлөвлөгөөгөө хийх цааш чинь шүү хүмүүдээ. За тэгээд бас нэг зүйлийг анхаарай хүмүүдээ.
Чимээгээ. Тэр ажлаа бас нэг тодорхой хэмжээнд чиглүүлэхгүй бол болохгүй шүү дээ. Тийм ээ, хүн болго өөр ажил хийгээд. За одоо минь ихтэй урдаа тавьчих. Наатаха урдаа тавьчих. За. Тэгээд нэг ийм хуудас өгсөн байгаа хүмүүстээ. Энэ ажлын төлөвлөгөөг ямар ажил төлөвлөж болох вэ? Энийгээ бас хараараа хүмүүстээ. За юу. За энд зүртвч. Аль баглаа. Урлаг. За дараах нь Оминх эндээс скотч аваад. Энэ багуудын цаг урамлагч ямар мундаг байна. За дараах нь Оминх эндээс скотч аваад багш та хадчихгүй минь туслах уу багш та. За ширээн дээр байгаа скотчоос. Ооца. Минь. Уучлаарай минь хөө. Танах хааны. Аль баг. Манах. За, багш та бас нэг скотч авчих. За, нөгөө багуудын цаг урамтлагч ажиллаа гэрээ. Гаргая, багийнхнагаа гаргая. За, ямар шатанд хийсэн тэрийгээ гаргах чи тэгвэл хөтөдөө. Ямар шатанд хийсэн бэ? Зааварлаа. Сурлагын багийнхаа хаана байгаа лээ? Заавч таваад. Дараах нь За багийн илтгэж хүүхдүүд гарыг. За багт бас нэг миний туслах нэг үүрэгтэй хүүхд байгаа да. Багийнхныгаа чимээг болгох тэхөө. За их минь өөрийгөө танилцуулаад. Би сурлага гэж би амлана. Одоо манай өөрийн ямар ажил төлөвлөхгүй гэсэн багаа нэг чагсаа нэг туслах хүүхдүүдийн сурлагатаа гаргасан амжилтыг өнөөдөр багшаар дамжуулан танилцуулах гэсэн байгаа. Хоёрт нь болохоор сурагчдын сурлага спорт урлаг гаргасан амжилтуудаас хамгийн томыг нь сонгон алдаршуулах гэсэн. Гуравт нь болохоор аялал цугаалгаар явахдаа тэмцээн уралдаан зохион байгуулж хамгийн идэвхтэй олцсон сурагчийг шалгаруулах гэсэн байгаа. Одоо манайх болохоор нэг загварч компьютерийн дурсан пирамид болохоор хизээ хин юу гэсэн асуултуудад болохоор өнөөдөр хин гэдэгт нь сурагчид юу гэдэгт нь амжилтуудын хамгийн томыг сонгон алдаршуулах гэсэн юм гаргасан. За баяр хүргэе. Би уралдаан багийн гишүүн Бэатмаар манайх болохоор дөрөвдүгээр үлрэлт 2016 оны 5 сарын 23-нд багийн гишүүд бүгд нийлж аваад хүүхдүүдийн өөртөө байгаа авьяасыг нээж бусдад авах. Энүүгээр алдаршуулах гэсэн үг байна. Бид энийг миний авьяас үлдээсэн гэсэн байгаа. Ямар гоё юм бэ тийм ээ? Босно. Загвар нь ийм гурван дүрсээр авсан юм уу? За баяр хүргэе. Спортын гишүүн энэ мадлаа манай болохоор 5 сарын 1-нд спортын тэмцээн зохиох байгаа. Тэгээд бид нар өөрсдөө ангиараа хариуцах байгаа. Үйл ажиллагаа. Тэгээд тэмцээнээ яг олонтойгоо хамгийн шилгийн шилэг болох спортын. Тэгээд өөрийнхөө дүрсээр хийсэн. Дугаа дүрсээр гэ. За сурч баяр хүргэе. За. Нөхөө. Бусдад туслах юу хийх юм? Бусдад туслах ямар ажил зохион байгуулах юм? Аян ч юм уу нэг тийм хэсэг хугацаанд үргэлжилсэн ажил зохион байгуулах гэдэг шүү дээ тийм ээ. Ихсээ эн чинь бол бусдад тусалж байгаа гэж тийм хүмүүжлээ нэг том чанар шүү дээ тийм ээ. Баяр хүргэе. Цэвэр орчин багийн гишүүн ганц юм. Бид 6 дугаар удаа цэвэр орчинд нөгөө анхаарал тавихтын төлөвлөгөө гаргасан. Тэгээд тэр амжилттай алдаршуулсан. Танах уу би юу?
Бид нэр шүү дээ тийм ээ. Цэвэр орчин бол их чухал шүү дээ тийм ээ. Бид нар шинэ сургуульд орсон энэ сургуулаа хайрлыг энэ хിവэр нь авч явах нь бидний үүрэг. Тийм учраас энэ орчныг бид нэр бүрдүүлэх ёстой. Тэгвэл энд бас анхаарал тавьж штэ хүмүүстээ тийм үү? За. За хүмүүстээ одоо эргээд бүгдээрээ зорилгоо нэг эргээ харъя да. Бид нэр ангийн амжилтаа алдаршуулах ажлын төлөвлөгөө гаргасан. За тэгвэл ямар ч байсан өөр өөрсдийнхөө хэмжээнд тодорхой байдлаар юунуудаа гаргалаа тийм ээ, ажлын төлөвлөгөөнүүдээ гаргасан. Одоо тэгвэл дараагийн удаа та нар ажлын төлөвлөгөө гаргахдаа эннээсээ суралцаад энэ дээрээ та нарт эргэж бодоод алдаанаасаа суралцаад дахин сайжруулах санаагаа олж аваад дараагийн төлөвлөгөөнүүдээ илүү гоё боловсронгуй зохион сураарай хүмүүстээ. За юу. За одоо бүгдээрээ өөрсдийгөө үнэлье. Үнэлэхдээ энэ асуултуудын дагуу нэрээ тавиад шууд нэмэх тэмдэг юм уу чеклээд явчих. Тийм нэрнүүд өвчж чинь тийм. За. Болсноо. Цаг баримтлагч хүүхдэд өгөөд чиглүүлэгч хүүхдэд өгчих. Цаг баримтлагч нь бусдыгаа хараарай. За ингээд үнэлээд манай үйл ажиллагаа дуусч байгаа. Гүг энэ дээр миний өөрийгөө бас үнэлж штэ. За үнэлгээгээ өгч хүүхдүүд нь завсарлаж болноо. Үнэлгээг өгч хүүхдүүд нь завсарлаж болно.